Үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Монгол Ардын намын баг хурлын 2 дугаар хуралдааны талаар ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм аа. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Үлзий Наран Монгол Ардын намын баг хурлын гишүүн ийм ирхэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тий. За Үлзий Наран зочин маань ер нь бол өөрийнх нь үндсэн ажил бол одоогоор өнөөдөр бол Баянгол дүүргийн Монгол Ардын намынхын дарга нь болов. Тэргүүлэгч тийм ээ. Намын хорооны гишүүн Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга. Төлөөлөгчдийн хурлын дарга уучлаарай. Ийм хүн байгаамаа. За ингээд хоёулаа ярилцсандаа орё. За энэ 28-ны өдөр хуралдсан тийм ээ. Энэ 2 дугаар хуралдаан маань. За тэгээд 7 асуудал авч хэлцэж шийдвэр гаргасан гэсэн би мэдээ харлаа. За тэр дунд хамгийн чухал юм бол мэдээж одоо энэ намын дарга учрлын улс төрийн илтгэл байгаа. За дээрээс нь мэдээж ерөнхий сайд Зандан шатрын бас илтгэл энэ хоёр дээр л голцоо ярилцсан болов уу гэж би ингэж тааж байна. Учрал даргын юуг бол би харсан илтгэлийг эрхчлөөний тухай илтгэл. Тий, тэр нэр усан ч энд байна. Эрхчлөөний 4 дам 4 чөлөө илтгэсэн илтгэл тавьсан байлээ. За Зандан шатар даргын илтгэлийг би олж үзэж чадсангүй. Тий. За тэгэхээр хоёлаа эхлээд мэдээж намын даргын илтгэлээс эхлэе гэж ингэж бодож байна. Тэнд гол санаанууд юу оров? За ер нь энэ эрхчлөөний тухай ойлголтуудыг амьдралд бас гүйцэд хэрэгжүүлэх гэдэг талаас нь ирсэн. За хамгийн эхлээд хүний эрхчлөө, эдийн засгийн эрхчлөө гээд ингээд 4 эрхчлөөний асуудлуудыг танилцуулаад за энийг одоо бид нар энэ 4 замын уулзвар дээр зогсож байна. Тэгээ энэ 4 эрхчлөөний 4 замын одоо энэ бүглэрлийг арилгая гэдэг талаасаа хүний амьдрал ахуйд холбож ингэж ойрхон тайлбарлсан. За тэгээд энэ эрхчлөөний асуудлууд дээр чөлөөлж иж бид нар цаашаа эдийн засаг маань ч гэсэн хүний эрх маань ч гэсэн гүйцэд ингэж орших юм байна гэдэг тийм илтгэлийг бол тавьсан. За ерөнхий сайдын хувьд бол за энэ эрхчлөөний асуудлуутай мөн холбогдоод мөн цэгцэрх төрийг цэгцлэх хөдөлгөөнийг одоо сайжруулах талаар бол ийм засгийн газрын бодлого хөтөлбөртэй холбогдуулан гэж илтгэл тавьсан. За би энэ дээр бол хувийн зүгээс эрхчлөөний асуудал дээр бас хувь гишүүний хувьд бол бас хоёрд нь байр суурьтайсан юу гэхээр эрхчлөө маань өөрөө эерэг эрхчлөө, сөрөг эрхчлөө гэж хэлж байгаа тийм ээ. Босрал эзэмшихгүй байх. За өөрийнхөө эрүүл мэндийг хангахгүй байх, гэр бүл үр хүүхдээ асран хамгаалахгүй байх гэдэг ингээд өөрийнхөө эсрэг эрхчлөөг бол негатив фридом буюу сөрөг эрхчлөө гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын бас энэ эрхчлөөний илтгэлт энэ хоёр маань бас нэлээд зааг ялгааг тусгаж ирсэн бол бас зүгээр байсан болов уу гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж энэ хөгжлийн шатанд бол дараагийн одоо баг хурал бодлого боловсруулах шатанд бол энэ тодорхой тусгатаад явах гэж харж байгаа. Тэрнээс ерөнхийдөө бол эрхчлөөний асуудлууд бол бид нар өшөө илүү цаашаа хөгжүүлэх болов шаардлага бол байгаа. Тэр талаар бол маш тодорхой болгож ярьсан байж байгаа. Тий. Тэгээд үгийнхээ эхэнд бол учрал дарга хэлсэн байлээ л тий. Ардын нам ард түмэндээ иргэн ирнэ гэж 3 сарын өмнө би дарга болохтой хэлжээсэн. За тэгээд энийг одоо хэрэгжүүлэхийн тулд ямар зорилт тавьж байгаагаа би одоо энэ илтгэлдээ оруулж байна гэж ингэж хэлсэн байсан тий. Тий. За тэгээд энэ дээр за хэлэлцүүлэг энэ илтгэлийн талаар одоо тэр зааланд хэлэлцүүлэг нь яаж явсан? Чиний үг гэлөө тэрийг дэмжиж байна уу? Эсвэл одоо эсэргүүцсэн олон байт юм болов уу? За эсэргүүцгч байх хэрэгтэй одоо. За тий. Ер нь би Монгол Ардын намын баг хуралд одоо 4 дахь их хуралдаа суугаад за мөн тухайн их хурлаас байгуулагдсан баг хурлуудад сууж ажиллаж байгаа. Тэгээд энэ эрхчлөөний
талаарх юун дээр бол нэг ч хүн эсэргүүцсэн байр суурь илэрхийлэв. Энэ социал демократ үзэл маань өөрөө хүний эрх хэрэгчлөөний тухай асуудлууд байдаг. Бүр тэгж ярих юм бол олон нийтийн одоо ардчлалын асуудал яригдж байгаа. Ардчлал маань өөрөө бас дэлхийд дээр оршин тогтнож байгаа хэлбэрүүд нь өөрөө хэсэг бүлэг хүмүүст үйлчлдэг ардчлал, тийм ээ? Эрх мэдэл бүхэн хүмүүст үйлчлдэг ардчлал, нийт ард иргэдэд үйлчлдэг ардчлал гэдэг ингээ онцлогтой. Эсвэл хаад ноёдод үйлчлдэг ардчлал гэдэг юм. Тэгээ энэ тал дээр бол бид нар олон нийтийн ардчлалыг манай намын баримжаа учраас энэ тал дээр бүр илүү цааш нь маш тодорхой хөгжүүлээ, сул талаа арилгын сөрөг нөлөөллийг бууруулъя гэдэг энэ утгаараа хэлсэн. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн сөрөг одоо шүүмжилсэн коммент байгаагүй. Зүгээр миний хувьд бол энэ тухайн үед бол үг хэлж амжаагүй ч гэсэн саяны миний хэлсэн энэ эрх чөлөөний асуудлууд бол бас дотроо хоёр янз шүү. Өөрийнхөө эсрэг, уулз үндэснийхээ эсрэг байх эрх чөлөөг бол бид нар бас номлож болохгүй гэдгийг бас энэ дарга нар маань илтгэлдээ тусгаасаа гэж дотроо бодож ирсэн. Гэхдээ өнөөдөр бол би хэлж байна. За дараа нь бол би өөрийнхөө Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн олон нийтийн платформыг бас ажиллуулж байгаа. Тэгээ тэргүүрээ дамжуулаад бас энэ намынхаа дараа нээлттэй платформ юм уу? Тэр намын гишүүд дотроо юм байна. Гэхдээ тэр дотроо бол нөгөө дарга нараас намын одоо удирдлагуудаас хамааралгүйгээр ингэж тэр дарга нар тэр дотор байх байгаа. Тийм. Ер нь уншдсан байлаа. Маш сайн уншсан. Одоо өмнөх намын дарагч тэгдэг гэсэн намын баг хурал дээр гараад ярихаар үзэн нараа чиний яг ярих гэж байгаа өцгтөр уншсан гэл. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр Монгол Ардын нам ингээд 100 гаруй 105 жил тохиож байна. Энэний бас энэ 105 жилийн хугацаанд асар их зовлон зүдгүүр алдаа оноог дагуулж ирсэн. За саяны баг хурал бол бас нэгтлийн ахиц дэвшлийг бол бас авчирж байгаа гэж би харж байгаа. Тий. Тэгэхээр энэ баг хурлаас гарсан шийдвэрүүд дээр бодлогын шийдвэрүүд дээр ялангуяа миний хувьд бол эргэлзээгүй дэмжиж байгаа. Гишүүд дэмжигчдсэн дэмжиж хандлага бол тийм байгаа. Тэгэхээр одоо тэндээс гарсан бодлогын шийдвэр, намын баг хурлаас гарсан бодлогын шийдвэр маань танай намчийн их хурлд олон хэмжин одоо төрийн бодлогод одоо шингэж орох ёстой. Тийм ээ. Одоо хууль дүрмөнд өөрчлөлт ордог юм уу, шинээр яадаг ч юм уу те. Тэр тал дээр дарга одоо ингэж хуулийг ингэж өөрчлөөч гэх юм өөрийн санд бодлоо хэлсэн үү? За яг бүр наривчилж детальчилж бол хэлээгүй. За ер нь бол төрийн бодлого шийдвэр тусгуулна. За энэ баг хурлыг угтаад бүх баг хурлын гишүүдийг 11 бодлогын хороонд хуваасан. Жишээ нь би төрийн бүтээмжийг дэвшлүүлэх төрийн бүтээмж засаглалыг шинжилгээг одоо дэвшлүүлэх сайжруулах тэр хурлын хороонд орж ажилласан. Тэгээ гэх мэтлэн ингээд 11 хурлын хороо байгаа тусдаа эрүүл мэндийн хурлын хороо. За тэр одоо тэгш хүтэмжтэй байдлыг нэмэгдүүлэх ч юм уу те энэ хүрээнд бол манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсыг оролцуулж байгаа төлөөлөл намын баг хурлын гишүүд маань тэрэнд орж одоо яаж энэ төрийн үйлчлэгээ энэ ардчлалыг эрх чөлөөг энэ бүх хүмүүст тэгшүрдэмжтэй ингэж яах вэ? Хүн яаж энэ төрмөл эрхээ бурхнаас заягдсан эрхүүдээ амьсгалах, эрүүл явах, боловсрол эзэмших эрхүүдээ яаж тэгшүрдэмжтэй хангуулах уу, оролцоогоо яаж хангуулах уу гэдэг ингээд маш олон сэдвэр энэ бодлогын шүүмж дүгнэлтүүдийг гаргасан. За зүгээр бодлогын хороодын ажилласан чанар дээр бол бидэрт бас 21 орчим хоногийн хугацаа байсан учраас бүр тийм сайн, маш сайн одоо юу гэдэг төгс тийм шүүмж дүгнэлтүүд гарсан уу гэвэл би бол эргэлзэж байна. Гэхдээ бол яг өөрийнхөө ажилласан тэр хэсгэл ярьж штэ тий. Тий. Зүгээр огт оролдоогүй, судлаагүй, шинжилгээгүй бодоход бол бид нар тэр 21 хоногийн дотор бол бас олон зүйлийг олж харж мэдэрч яаж ахиж дараагийн шатанд гарах уу? Яаж өнгөрсөн хугацаанд одоо гарсан алдаа оноо сөрөг нөлөөллийг бууруулах уу, засах уу гэдэг ийм юмнуудыг гаргасан. Гэхдээ ер нь энэ бодлогын оролдод бол ахаад үргэлжлээд би ажиллах шаардлагатай гэж бодож байгаа. За намын даргын хувьд бол бодлогын хороонуудыг үргэлжлүүлж ажиллах энэ судалгаа шинжилгээний ажлуудыг гүйцээж хийх яг бодит гудамж талбайд ард иргэдийн дунд орж ажиллаж энэ шүүмж дүгнэлтүүдийг өшөө эмхэл зэгцэлж наривчилж өгөх шаардлагатай байгааг бас намын дарга дурдчихсан. Өөртөө ч хэлж байгаа. Миний хувьд ч гэсэн хэлсэн. Тийм үү. Тэгвэл одоо энэ 11 бодлогын хорооны санал шүүмжил болвол тэр
хурлаас гарсан одоо шийдвэр тогтоолт бол тусгагдаагүй юм байна. Би тэгж ойлгосон. Тусгаад бүгд нэг үржлэн баталсан. За. Тэгвэл тэрийг одоо үргэлжлүүлэх ямар хэрэг байгаа. Одоо тэр гарсан шийдвэрийг л одоо энэ намын удирдлагч хэрэгжүүлэх үүрэгтэй болчихлоо шүү дээ. Тийм биз дээ. Юу тас бүгдээр мэдж байгаа. Одоо нийгмийн хөгжил бол нийгмийн хөгжил болон хувьсэл бол хүн төрөлхтөн секундээр яригдчих. За өнөөдрийн бас олон нийт улсын харилцаа гэд гих мэтлэн бидэрт бодох асуудлууд маш их байгаа. Тэгэхээр бид нар энэ бодлогын шинжилэл, нөхцөл байдал, орчин нөхцөлөд дүгнэх, үнэлэх энэ ажил бол хэзээ зогсож болохгүй. Тийм учраас тэр утгаараа бол энэ цаашаа үргэлжлэх ёстой. Тий би зүгээр энэ даргын ихтгэлд гарсан зарим нэг тоог би бас үзэгчтэй хэлээд өгчвөл бас сони юм болов уу гэж ингэж бодсон шүү дээ. За нэгд нь үндэсний баялагын сангаа үүсгэн байгуулснаас хойш 6.8 их найд төгрөг буюу нэг иргэний дансанд 175 мянган төгрөг хоримтлагдсан байна гэж өнөөдрийн хувьд. За манай улс өнгөрсөн жилүүд цааснаас цахим руу илүү хурдан шилжиж байна. Алганд багтсан төр ийм Монголигаар гар утснаасаа дэлхийн хаанаас ч ойрхон төрийн 1480 үйлчилгээг одоо иргэд авж байна гэсэн ийм тоо байна. За 10 жилийн энэ банкны хүү мүү энэ зээлийн хүү ерөөсө буурахгүй байна. 10 жилийн өмнө бид нар 17-аас 20% одоо хүүтэй байсан энэ хэвээрээ өнөөдөр хэвээрээ байна. За өмнөний өсөлт бас хэвээрээ байна гэж хэлсэн байна. За гадаадын хөрөнгө оруулалт маш их буурсан байна. Жил 4.1 тэрбум $, төрж байсан гадаадын хөрөнгө оруулалтад энэ бодвол нөгөө оюутлогын бүтээн байгуулалтын үеийг хэлсэн болов уу гэж би таасан. Тэгээ 25% бол 50%-аар багассан гэж. За тэгээ энэ миний хувьд нэг олзуурах штэ яг энэ бүлэгт нэг дарга нэг ингэж хэлсэн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хуурамч их орончдод хөөгдөж адлагдах гэж ирэхгүй гэж. Одоо энийг төр засаг ойлгосон юм байлгүй дээ одоо. Нэр энэ бол одоо энэ манай бүх шин төсөл юмнууд ч бүгдээрээ энийг их оронч гэдэг улсууд төр ирээд зогсчод идэг. Би нэрээ одоо өөрөө бас уулын инженер, зөвлөх инженер хүн яг энэ асуудал дээр би өөрөө чи баяр суурийг сонсъё. Өнгөрсөн хугацаанд бид нар аль аль талдаа алдаж онсон зүйл их байна. Бид нар аль ч хөлбраараа бидэрт оноотой зүйл байгаа, алдаатай зүйл байгаа. Бид нар маш хүнд хэцүү цаг үед одоо оюутлогын анхны гэрээ бол дэлхийн эдийн засгийн маш том уналттай. Тий. Сөрсөн, мөчлөг ухтаж хийсэн гэрээ. Энэ гэрээг хийхэд бол алдаа дутагдaltaй зүйл байдаг. Одоо чинь менежментийн одоо оюутлогын гэрээний хамгийн тэр маш сайн гэрээг үндсээр нь муу гэрээ болж харагдуулж байгаа. Нэг хамгийн том залт бол менежментийн төлбөр асуудал гэж байгаа. Энэ юу гэвэл зардлаас тооцож байгаа. Ер нь бол аливаа засаглалын шинжлэх ухаанд бол ашигаас одоо сайн менежерт тийм ээ урамшуул болгодог бол оюутлогын гэрээний зардаас олгож байгаа. За энэ Австралид хэрэгждэг энэ хэлбэр байж байгаа. Гэх мэтчлэн жижиг сажиг гэхэд хэцүү мөртлөө макро эдийн засгт ноцтой нөлөөлөх үс ийм үр дүнгээс болоод ард иргэд одоо төр гадаад хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагчдын дунд бол бас үл ойлголцоод үүсчихсэн. Бид нар энийг засах ёстой. Энэ утгаараа бол энийг би хэлсэн баг ч. За хоёрдугаар бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг мөртлөө дотоодын хөрөнгө оруулагчид ерөөсөө бенефит үзүүлдэг. Тийм ээ. Тэгээ энэ бидэрт бол шийдэх асуудлууд их байна. Бид нар одоо нөгөө анх удаа амьдарч ийн гэдэг шиг бид нар бас энэ 90 оноос хойш зах зээлийн систем шилжээд ингэж байгаа учраас бидэрт алдаа дутагдлууд гарч байгаа. Энийгээ зас залруулъя. За энэ хөрөнгө оруулагчтай дэмжиж, хоорондоо уялдаа холбоо ойлголцтыг сайжруулах гэдэг утгаар би учрал даргаыг ярьж ийн гэж ойлгосон. Тэр илтгэлийн агуулгач гэсэн тийм байсан. Тэгэхээр бид нар энэ хөрөнгө оруулах гээд ирж байгаа хүмүүстийгээ өөртөө зөв гэрээ байгуулах хэрэгтэй. Гэрээ би бол одоо ингээд амьдралынхаа 20-д жилийг энэ олон улсын байгууллага макро эдийн засгийн түвшинд дэлхийн бусад улс оронд ажиллаж амьдарч ингэж өнгөрүүлсэн байна. Тэгээд ямар нөхцөлд энэ доктортой хөгжил тогтдог вэ? Гэрээ доктортой үргэлжлэдэг бол гэрээний нөхцөл харилцан ашигтай үйлдвэрлэдэг. Тэгэхээр бид нар одоо манай гадна дотны хөрөнгө оруулагчид хэрвээ улсын төрийн статустай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах гэж байгаа бол стратегийн төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах гэж байгаа бол гэрээнийхээ нөхцөлийг урт удаан хугацаанд
өөрчлөлт тогтоо харилцан ашигтай хийх тал дээр төрөмж төр, хувийн хвшлэнчил, гадаадын хөрөнгө оруулагчдын дээр ард иргэд нь харилцан ойлгох хэрэгтэй. Ингэхгүй бол хизээч манай Монголын төсөл ямар ч засаглал хаант засагтай болсон ч тэр дарангуулагчтай байсан ч тэр ардчлалтай байсан ч тэр одоо социал демократуудтай байсан ч социалистуудтай байсан ч тэр гэрээ харилцаа ашиггүй бол хизээч доктортой хөгжил, доктортой гэрээний хэрэгжилт өрнөхгүй бидний орлого байнгын эрсдэлтэй байх юм үзэж байна. Тийм за та сая ингээ гэрээ талаас нь ярьчлаа. Миний асуугаад байгаа зүйл болохоор энийг гэрээгээ ингээ хийгээд одоо яг нөгөө талбай дээр очиод ингээд компаниуд ажиллаа гэхээр л одоо нэг баахан босоо мосооч гэдэг юм улсууд очиод ингээд өмөлөөд юм тарааж хаяад байна шүү дээ. Ингээд зогсоогоод байгаа байхгүй юу? Энтэй л яа тэмцэх юм бэ? Энэ төр засаг нэгэн зөвшөөрлөө өгсөн бол гэрээгээ хийцэн бол тэр улсуудыг хамгаалах ёстой юм биш үү? Одоо жишээлбэл энэ нөгөө сая нөгөө юуны шин сайд тэр маань нэг энэ юуны ашигт малтмын тухай хуулийн шин найруулах ч юм уу эсвэл нэмэлт ч юм уу оруулж байгаа юм байна лээ. Тэн дээр одоо яг энэ заалт энэ тэр энэ яг энэ талаар ямар юм орсон бол өөрөө одоо инженер өнөө хувьд тэрийг сонирхож үзсэн болов. За манай Монгол улс муу хуультай улс бас биш. За. Олон нийгмийн гэрээ бол муу хуультайг баг цөөхөн хуультай ч гэж бас бодохгүй. Зүгээр энэ хууль яагаад хэрэгжихгүй байгааг бол санкц тийм ээ. Энэ юуны хариуцлагын тогтолцоо маань ажиллахгүй. Тэгэхээр бид нар бодлогын шийдвэрүүд маань хэрэгжихгүй байгаа нь хариуцлагын тогтолцоо ажиллахгүй. Ерөөсө дураараа ажиллах гэж юм бол нөгөө муу хэлдгээр улнаасаа эхлээд зулаа хүртлээ байна. Тий. Улсын хурлын гишүүн чулгай хийж гин, доод шатандаа чулгай хийж гин, за тэр хээр очиод ард түмний өөдөөс ард түмэнд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд зогсоож гин. Ялангуяа энэ эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг маш их зогсоолоо шүү дээ. Энэ тухайн орон нут сум орон нутгийн иргэд хүсээгүй байхад хүртэл очиод өмнөөс нь зогсоочтой. Тэгээд энийг бол бас мэдэмхээр л их байна. Манай ард түмний босрлын мэдээллийн энийг Крүгерийн юу гэж байгаа. Одоо өвчин гэж байгаа. Мэдхгүй зүйлээ мэддэг юм шиг ярихыг. Энэ бол бүр сэтгцэн өвчний хэмжээнд дэлхийд авч байгаа. Манай Монгол улсад энэ бүр дээд зэрэгтэй. Ялангуяа улсын хурлын гишүүдийн донд. Гэхдээ улсын хурлын гишүүд нь одоо ард түмэн чинь хамгийн өнгөтэй өдөгөө сонгоо явуулж байгаа шүү дээ. Тэгээ тэд нар тийм болохоор ч одоо ард түмнийгээ бас мэдээлэл үүсэж авахгүй асуудал тандж ийн гэх хэцүү. Одоо энэ улсын хурлын гишүүд өчигдөрхөн би тэр Женкогоон сэтгүүлжсэн хингуй бичлэгийг үзлээ. Тэгж байна. Амар баясгалаа чи Бортегийн нүүрсний холбоод олсон шүү. Мөнх баясгалан гишүүн тий. Сэтгүүлч юм шүү дээ. Тийм ээ. Тэгээд амар баясгалаа чи Бортегийн хулгайн хэрэгт нүүрсний хулгайн хэрэгт оролцсон гэдэг. Би Бортегийн судалгааг эхлүүлсэн байхгүй. За. Тэр маш том уул хэсэг гэхдээ маш муу чанарын нүүрстэй. Би тэгээ бүр тууцад байхдаа хэлжсэн. За та нар тэр коксчих нүүрс мөн үү? Коксчих нүүрс биш. Биш юм уу? Байвал сул коксчих нүүрс. За. Коксчих нүүрс биш, сул коксчих нүүрс. За тэгээ дээрэс нь хөхөр үнслэг гэдэг ийм нөгөө технологийн шаардлагад хортой нөлөөлдөг ийм одоо дидэмхий бодис ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд уул техникийн нөхцөл гэдэг эдийн засаг технологийн асуудалд асар хүндрэлтэй тийм ордын хэсгэлтэй. Тэгээ энийг би ингээд улсын хурлын гишүүд одоо энэ манай хууль зүйсэд энэ хоёр гоо яриад байгаа. Бортег дээр нүүрсний уулгаа гарчлаа. Тэгээ би гайхаад тахгүй энэ ч одоо эдийн засгийн зорилттой зах зээлийн шаардлага анхахгүй нүүрс. За тэгээ үгүй чи амар хэмлээ мөнх баясгалангой өчигдөр бид нар бичлэгийг үзээ хизээ ярьсан. Амар баясгалан чи дээр АТ-гээд өч шалгууд гэлдэг чинь. Тэгээд би бол тэр нүүрсний хэсгийг гайхаад байгаа байхгүй. Та нар ийм хүнд нөхцөлтэй уулын хэсэг дээр Монголын ард түмний хөрөнгийг оруулж эрсдэлд оруулж болохгүй. Дээрэс нь эрдэс 5-7 хувьцаа эзэмшдэг хөрөнгийг оруулж эрсдэлд оруулж болохгүй. Хэрвээ оруулах гэж байгаа бол та нар гадны хөрөнгө оруулалтаар энэ эрсдлийг өрүүлээд туршилт хийлэг. Хэрвээ ашигтай ажиллаж байвал монголчууд өөрсдөө ухаад хэрэггүй гэж та ярьж байна уу? Тийм маш хүнд нөхцөлтэй шүү дээ. Одоо хөшөөдийн ордоос хүнд нөхцөлтэй гэж бодлоо болно. Тэгээд тийм байгаа. Тэгээд одоо нөгөө талаасаа эрдэс 5-7 дээр энэ манай улсын хурлын гишүүд мэдээлэл амар сайжруулахгүй бол энэ нөгөө ард түмнээ бас ингээд өөрийнхөө буруу мэдээллийг тэр ард түмэнд мэдлэг болгож ин зургатаа гаргадаг. Энэ эргээд бид нар үндснээрээ энэ Крүгерийн өвчин тусахын том шалтгаан болж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар мэдгүй зүйлдээ мэддэм шиг дүгнээд тэгээ буруу шийдвэр дөрөвний ярьсан нөгөө сөрөг эрхчлэг хэлээд байгаа. Өөрөөсөө эсрэг тийм шийдвэрийг гаргаж байна. Одоо нэг нам нь гарч ирэл
маш зөрөгтэй цаг үеийн шаардлагатай гэрээг хийхдээ буруу хийчих чинь. Дараагийн нам нь гарч ирэл нөгөө гэрээгийн засахтаа гүйц цайжуул засахгүй. Эсвэл бүр дордуулчихна. Тэгээ гэх мэтлэн бид нар хөдөлгөөн болгоно маш олон талаас нь яг технократ сэтгэлгээр ингэж хайхгүй бол бид нар бүх салбар, төрийн салбар, уулуурын ухааны салбар, барилгын салбар манай бүх салбар тийм ээ. Эрүүл мэндийн салбар ялангуяа. Тий. Тэгэхээр бид нар энэ нөхцөл байдлаа маш зөв мэдээлэлтэй ингэж дүгнэж гаргах шаардлага. Тий, хоёлаа нөгөө юу нэг сэдвээс нэлээд хазаагаа явуулчлаа. Тий. За би багтаа нөгөө яригдаагүй сэдвүүдийг ярьж өгвөл юу нээлттэй биш байсан сэдвүүд. Тий. Хоёлаа эргээд юу руугаа орё. Тий. Хоёлаа нэг цаг үлдэхээр одоо яг энэ тухай бас ярина. Би бас дотор бодож ирсэн. Тий. За учир даргын ихтгэл дотор бас нэг яг одоо өөрөө чи ярьсан энэ эрчим хүчний талаар баг нуур, таван толгой, шивээ овоо, шүрэн, эгийн гол, эрдэнэ бүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэддэг боллоо гэж байгаа юм. Тий. За дараагийн нэг ишлэл энэ одоо над бас их таалагдсан. Халамжаас хөдөлмөрт гэж хэлдэгч хөдөлмөрөөс халамжинд гэж хийдэг. Эзний олдгүй хавтгаарсан халамж зорилт бүлэгт хүрэх ёстой нийгмийн хамгааллыг суллаж хөдөлмөр эрхт сонирхлыг бууруулж байна. Одоо эн чинь нийгэмч бүр хатгаа нэг халамжинд орцсон ажил хийх ямар сонирхолгүй болцсон. Зөрг эрхчлөөг л өрдөж байгаа юм л да. Бид нар манай улсын тогтолцоо юм түрүүн би таньд ярьжсэн. Манай улсын тогтолцоо бүр үндэс суурьаараа гажуудалтай. Би одоо энэ хурлын дарга болгоод бүр илүү ойлгож байна. Юу гэхээр манайх либерал татвартай, социал демократ зарцуулалттай. Тэгвэл социал демократ зарцуулалт нь эргээд либерал зарцуулалттай. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс индиануудад яа тийм бэлэн мөнгө өгдөг үстэй. Тийм гэсэн. Тэд нар бүгдээрээ аригч хар тамхич л болцсон шүү дээ. Өнөөдөр Австралид аборигенууд юу гэдэг юм? Бэлэн мөнгө өгдөг хар тамхил өгдөг шүү дээ. Өмнөд Африк бушмануудад юу гэдэг юм? Бэлэн мөнгө өгдөг. Энэ бол либерал тогтолцоо. Либерал халамжийн систем. За хойд Швед, Норвегийн загвар яа тийм социал демократ загвар. Өнөөдөр халамжийн тогтолцоо нь хүний эерэг эрхчүүдийг чиглэдэг байхгүй. Бүх боловсрол нь докторийн зэрэг хүртлээ хүний төр төрөмөл ирэхээр хангаж байгаа. Өөрөөр дээд түвшинд аваачих эрхийг үнгүй болгож гисэн. Эмнэлгийн үйлчлэгээ үнгүй, нийгмийн үйлчлэгээнүүд үнгүй. Тэгээ ингээд бид нар манай улс эсвэл тэр чигээрээ либерал тогтолцоог сонгох хэрэгтэй. Энэ хоёрын хооронд ч нөгөө зарцуулалтын асуудал гарч байгаа. Орлого, зардлын асуудал гарч ирж байгаа байхгүй. Бага татвартай манайх зарцуулалт нь өндөр. Гэхдээ нөгөө хүнийг хөгжүүлэхэд биш ялцруулахад зарцуулагдаж байна. Эсвэргээрээ бид нар энэ халамжийг яах юм? Энэ болцолтойгоор энэ сургууль, дээд сургууль, ихтэй сургуулиудаа тэр болцол хангаад өгч байгаа хүмүүсээ бүгдийг сургуулийг төлбөргүй болгох хэрэгтэй. Гэхдээ нөгөө бүх хавтгаа гарна биш. Болцол хангасан. Ингээд шаардлага тавьж. Эмнэлгийн үйлчлэг яах? Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Бид нар энэ хүмүүст юмд ерөөс зарцуулахгүй. Бид нар 12 оноос хойш одоо бараг 10 гаруй тэрбум долларын үрд тавихтаа бид нар хүний хөгжилж ерөөс зарцуулаагүй. Тэгэхээр бид нар энэ тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хитрхи дээрээ төвлөрсөн. Доод хорооны засаг дарга нь ямар ч хэрэг мэдлээ байхгүй. Хорооны ажлыг одоо ерөнхий сайд хийх гэж байна. Хийд юм байна манай улс чинь. Ямар завтай юм. Тийм ээ. Тэгээд ингээ манай тогтолцоо бол тийм үрлэгэн оновчтой биш. Тийм ээ. Хөрөнгө оруулалт өгөөж гэж тийм асуудал бол манай тогтолцоог бол би инженер эдийн засгийн хувьд бас төрийн одоо улс төрийн одоо сонирхчийн хувьд ч гэсэн би ингэж олж харж байгаа. Гадаадын энэ орнуудаас бид нар Монгол улсад зөв загваруудыг авч нутагчлуулах шаардлага. Энийг би тэр юун дээр бол хэлсэн. Маш тодорхой хэлсэн байж байна. Тэгээ зөвөр өөрөө чи хэлж байгаа санааг би ойлгож байна. Тэр Скандинави орнууд гэж ярьж байна. Тэнцээ чи нөгөө юмыг үнгүй болгохын тулд маш өндөр татвартай байд юм байл л дээ, тий? 40, 50, 60% хүртэл татвартай байж ээж одоо өөрөө чи яриад байгаа тэр боловсрол эрүүл мэнд сая үнгүй болдог. Эсвэл бол баг татвартай мөртөр бусад үйлчилгээнүүд нь үнэтэй байдаг. Одоо тэрний зөв хувилбарыг бид нэр сонгох асуудал. Эсвэл бид нар Америкийн загвараа сонгоё. Эсвэл Скандинавийн загвараа. Манайх ч голоор нь яваад байгаа. Бага төсөвтэй том зарцуулалттай. Тэгээд ингээ байнгын ингээд өсөглөнтэй нэг тэгээд сургууль боловсролын систем нь үнэтэй ч үнгүйч биш, чанартай ч чанаргүй ч тийм ээ. Нөгөө хідэн төгрөгөөр хөрөнгө оруулалт тэргээл бид нар юу тарин тэргээл хүртэж байгаа.
Тэгээд энэ бид нар босролтой байгаа зарцуулбал ингээд энэ гөрөөгөрөө өвчтэй хэвээрэл байна. Тэрнийхээ одоо ингээд амраа яадаг өвч гөрөөгөр мэдэмхэрдэг. Мэдэмхэрдэг. Тэрний чинь хамгийн гөрөөгөр өвчтөр өвчин чинь одоо нэвтрүүлгийн цагтаас авчих тий. Тэрийг манай одоо энэ үзэгчд маань гөрөөгөрийн өвчний анхны түүхийг бас судлаасаа гэж бодож байна. Тэрийг одоо өөрсдөө үлдээ тий. Мэдэмхэрэг өвчин, мэдхгүй байж мэдэмхэрэг өвчин. За тэгээд учрал даргын бас нэг юунаас би ишил авчи одоо уучлаарай өөрөө чи өмнө би ороод нэг баах юм яриад өөрөө яриад байдаг. Тэг эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлөлт нь одоо 4 тулгуур үндэслэлтэй гэж байна. Нэгдүгээр шинэ ардчилсан үндсэн хууль заасан Монгол улсын иргэний улс төрийн эдийн засаг нийгэм соёлын үндсэн эрх чөлөө. За 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. 1000 гаруй зөвсөө хуургасан бичиг 134 энгийн зөвшөөрлөлтөд нэмэх нь 32 мэдээлэл болгон чөлөөлнө гэсэн юм энэ дээр гарч байна. Даргын үгэн дээр. За хоёрдугаар өнөөгийн улс төр эдийн засаг нийгмийн нөхцөл байдал олон нийтийн хүсэл хүлээлт нэхэл шаардлага үндийн бос гаргагүй өр зүйлийн дарамт өндөр хүүгийн дарамтаас ард иргэд аж ахуй нэгжүүдэд чөлөөлнө гэдэг. За яг энэ за нэгдүгээр заалт бол болж байгаа. Миний одоо би бодлоо хэлж байгаа шүү. Тэ одоо тэр 230 эдээс тэдийн зөвхөн мэдээлэл болгоно гэдэг тоо ярьчихаар энэ бас нэг хүрэх юмтай. А хоёрдугаар заалт болохоор чөлөөлнө гэдэг ингээд зөв тунхаглаад орхичихж байгаа байхгүй юу. Тэгээд нэг иймэрхүү нэг бас нэг тунхаглалын чанартай юмнууд энэ даргын эрхлэлт байна уу гэж би харсан. Пропаганда маяг тий. Тэгээд яг хуу би бол зарчмын үед зөв энэ ямар ч байсан бид энэ цаасан дээр буулгаад тунхаг байна уу, бодлого байна уу, ямар ч байсан нөгөө адваа зүйл эхлэгч нь ажлын 50% гэж байгаа ш тийм ээ. За ямар ч байсан энийг яриад эхэлжлээ тийм ээ. Өшөө сайжруулах гэдэг. Зүгээр би энэ сөрөг ямар ч шийдвэр гарсан сөрөг нөлөөлөл байж байгаа. Тэгээд бид нар риск ассессмент гэж сөрөг нөлөөллийг бууруулах үнэлгээнүүд хийх хэрэгтэй. За жишээ нь энэ бүх зөвшөөрлийг хавтгаагаар нь болгочвол яах? Өнөөдөр бид нар яагаад Япон Монгол улс татвараа тэгэлжээд тахад бид нар яагаад Япон руу орж чадахгүй байгаа? Яагаад социализмын үед бид нар цөөхөн бараа тавар Монгол улсын хэлээр ордог байсан? Энэ бол стандартын асуудал. Татварын хэрэгсэл, эдийн засаг санхүүгийн хэрэгслээс гадна өнөөдөр стандартын хэрэгсэл гэж байна. Ард түмнээ хижиг тахал, удамшлын өвчин ингээд маш олон юмнаас хамгаалахын тулд би стандарт байдаг. Энэ одон зөвшөөрлөлийн ардталт стандарт алдагдах Монгол улс тэжиг тагалах. За тэр түүцийг зөвшөөрлөг болгоно гэж одоо би яг дүүрэгтэй амьдардаг. Дүүрэгтэй төрж өссөн хурлын даргын иргэн хүний хувьд бол би түүцтэй эвдэрэхгүй байна. Тэгээд гадаадад бол түүц задгаа худалдаа орон сууцны оролдондоо байдгүй л байхгүй юу? За. Оршин суугчид нь тэр худалдаа үнэр та нар эмишн дундуур явж гэртээ ордгоо. Өнөөдөр 3-4-р хороод л иргэд маш олон жил маш хүндрэлтэй нөхцөлд 5 дахь орчинд амьдарч байгаа. Сая ярих гэж түүцнээс авсан. Манай хорооллын иргэдийн хүүхдүүдийн дунд гар урны салааны хүч хүртэл гарсан шүү дээ. Тухайн үед тэр нэг орон нутгийн сонгуул монголч болж байгаа ингээд дарагдаад өнгөрцөн. Гэхдээ яг түүцээс болсон гэдэг нь тогтоогдсон юм байна. Ээж аав нь одоо манай цэцэрлэгийн анги өгдөхгүй манай 14 дугаар 13 А байранд амьдардаг. Тэрний хүүхэд нь 85 дугаар цэцэрлэгтээс хажуудлынхаа 10-11 дугаар байрны хажуудлын түүцнээс юм авчидсан гарын хурууны салааны авч өөр авдагч байгаа. Тэгээ ер нь тодорхой. Тэгэд яг уу би зүгээр жишээ болгоод ярьж байгаа болохоос биш бид нар мэдээж хүмүүсийн бизнесийг дэмжинэ. Татвар төлөх ялангуяа татвар төлөгчдийн шударгаар татвар төлөгчдийн бизнесийг дэмжих ёстой. Зүгээр ил задгай худалдаа бас байх ёстой. Тэр үйлчилгээ очиж чадахгүй байгаа. Эсвэл тэр үйлчилгээнийхээ гудамжинд зориултаа урт цагаан байна. Сүхбаатарын талбай байж байна. Орон сууцны хороол дунд иргэдийн 5 тухыг амардаг газар, тухалдаг газар энэ ил задгай худалдаа маань аль зэрэг зохимжтой гэдэг эргэж харахгүй бол өнөөдөр яг орон нутгийн хөрш орон гудамжинд ажиллаж байгаа улс төрчид дарга нар ард иргэдийн хувьд бол хамгийн тулгамжийн асуудал бол орчны асуудал гэж байна. Эрүүл ахуйн асуудал гэж байна. Энэ бүх эрх мэдлийн дээр үндэсний аюулгүй байдал байх ёстой. Үндэсний аюулгүй дотор нийгмийн эрүүл мэнд хамгийн чухал хэсэг нь. Тэгээ бид нар энэ бас энэ зөвшөөрөл юуны цааталт бол
бас тодорхой хараа хэрцгийний бодлого, стандарт эрүүл мэндийн асуудлаа бид бас тооцох хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Тэгээд би бол ил задгаа худалдаг дэмждэггүй ш. Дэмждэг гэхдээ байх ёстой газар байх ёстой, ажиллах ёстой. Бусдаа одоо бусдын эрх хэрэгчлөөг бол бас нөгөө ил задгаа худалдаа эрхлэгчд маань хүндэтгэх зориултын талбайд нь бол бизнесээ хэрэглэх төстэй гэж бодож байна. Тэгвэл одоо стандарт гэж юм зааж өгөөд л одоо яаж болдгоо юм. Энэ стандарт ер нь түүцэн стандарт гэж юм Монгол улс байдгүй юм. Худалдаа үйлчилгээ эрхлэх стандарт угаасаа байгаа. За. Тэрэнд л нийцэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр нийцэхгүй байгаа юм байна энэ түүцнүүд тийм үү? Эрүүл ахуйн шаардлага хангах хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндийн бичгтэй байх хэрэгтэй. Үзлэгтэй хамрагдах хэрэгтэй. Нөгөө ариутгалын цэг юмыг ингээд бүхэн байх хэрэгтэй. Одоо манайх харамсалтай мэрэгжлийн хяналтуудыг буулгаад байхгүй болгоод салбарын яам руу явуулсан. Тэгээ бид нар ингээд зөв юмыг монголчуудын нэг юм би түрүүний ярьсан прогресс хүчин гэдэг чинь. Монголчууд ингээд дэлхийн хүн төрөлхтний 40 100 жилд ингээд хэрэгжүүлээд зовлон жаргалын үзээд хөгжүүлсэн юмыг авчирав дандаа буруу хэрэгжүүлдэг. Авилга албан тушаалд нь автчихна. Ухраанс тэр сайжруулсан түвш утаагүй түвш хийж байгаа сайжруулсан түвш гэж бас баахан бүтэхгүй юм хичнээн жил явчихв тийм ээ. Тэгээ энэ нэг бол энэ мэрэгжлийн хяналтыг салбар руу авчихсан. Салбарын хяналт нь өнөөдөр годамжинд очиж ажиллаж байна уу хөрөлцөх байх шүү дээ. Яамн дээр нэг 5 хүн яаж уул нь бол дүүрэг болгоо нэг жолгон дээр л байсан. Өнөөдөр энэ чинь арталт бас хүн амын эрүүл мэндийн асуудал. Тэгээ бид нар чинь ингээд хүн төрөлхтний хэрэгжүүлсэн юм гүйцэд авчирч нэвтрүүлэхгүй дутуу хэрэгжүүлээд сөрөг нөлөөлөл гарахаар тэр чигээр нь зогсоогоод энэ юусэн Монгол таарахгүй байна гэж зөв юмыг буруу хийгээд зогсоочод байгаа байхгүй. Тэгээд энтэй жилхэн бид түүцэн дээр ч гэсэн бид нар шаардлага тавьж байна. Түүцийг тэр төвлөрсөн цэг дээр нь аваачаад тэр жордлон тэр эрүүл ахуйн шаардлага хангах юм маань хангаад ингэх хэрэгтэй. Өнөөдөр татвар төлдгөө бизнес эрхлэгчтэй арталт татвар төлдөг, түрээс төлдөг бизнес эрхлэгч дампуурж байгаа байхгүй. Тэгээд энэ улсын чинь талын татвар төлдөг хүмүүс авч явж байна. Тэр тал татвар төлдөг хүмүүсийн төлсөн татвараар энэ нийгмийн үйлчлэгийг татвар төлдөг хүмүүс бүгдээр нэлээд хүртэж байгаа. Тэгж байна. Хэрвээ бид нар энэ Монгол улсын нийгмийн үйлчлэгийн салбарт харж байгаа иймч багш цэрэг цагдаа тийм ээ энэ түрүүн албан агчдын цалинг нэмээ гэж байгаа бол бүгдээрээ жижигхэн татвараа төлөх хэрэгтэй. Ахаа дээрэс нь татварыг яаж буулгах вэ гэвэл бүгдээрээ татвараа төлөх хэрэгтэй. Ингээд хэдхэн татвар төлөгчнөр дээр татварын ачаал ирэхгүйгээр бүгдээрээ жиг төлөх юм бол энэ манай Монгол улсад бас нэг зовлон нөгөө талын асар том асуудал шийдэгдэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь бид нар манай улсын нийгэм татварын тогтолцоо, хуулийн тогтолцоо бүгдэнд нь нөгөө тэг шударга үйлчлэх байхгүй нөгөө харилцан ашиггүй үйлчлээд байна. Тийм. За тэгээд энэ одоо жишээлбэл би нэг асуудалтан дээр одоо бас ойлгоогүй. Тэр юу гэхээр энэ очрол дарга ингээ нэр зааж хагаад нэг 4 хүнийг нэр зааж хагаад одоо энэ улсууд одоо прокурорын газараас яллагчаар татгдсан учраас гэж хагаад чөлөөлнө гэж ингэж хэлсэн. Юу тэр юуг нь бүр хэд дахин харлаа. Тэгсэн чинь зарим улсууд ингээд юу тайлбар хийгээд байна. Тэр дотор ч гэсэн та явж ин лээ. Би таны фэйсбүүкийг харсан. Тэр энэ бол хөөж байгаа асуудал биш. Юмаа энэ бол төтгөлзүүлж байгаа асуудал юм а гэж. Даргын үгэн дээр болохоор чөлөөлнө гэд ингээд гарцсан юм а. Тэгэхээр эн чи одоо саад утга санаа гэдэг юм уу хуулийнх нь үр дагавар нь хоёр өөр юм байх ёстой биш үү гэж би бодоод байгаа байхгүй юу? Би энэ редакцийн бас алдаа гарсан байхыг үсэхгүй зүгээр намын дүрэнд бол төтгөлзүүлэх, чөлөөлөх гэдээ бас өөр утгатай. За дээрэс нь учрал даргын илтгэлийнхаа явцад сүүлд нь хэлсэн юм бол хэрвээ энэ шүүхээр гин бурууг нь тогтоогдвол намдаа буцаж одоо гишүүнчлээ сэргээх нь нээлттэй гэж ингэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө миний хувьд бол эргэлзэх зүйлүүд төтгөлзүүлэх асуудлыг хяналтын ерөнхий хороонд дэвшүүлж байна гэдгээл одоо өөр хэлтгэлээр дамжуулж хийсэн гэж би ойлгож байна. Тийм тэгвэл өөрөө чөлөөлөл ер нь бол намын дөрөнд заасан байгаа. Зүгээр би бас нэг түрүүн одоо байнга л ярьж байна. Энэ Монгол улсын хууль, намын дүрм, Монгол улсын бүх иргэдтэй намын дүрм бүх гишүүдтэй дарга цэргэхгүй бүгд ижилхэн үйлчлдэг байгаас гэж боддог. За тэгээд өнгөрсөн хугацаанд би одоо түрүүн тантай ярьжсэн энэ өнгөрсөн хугацаанд асар олон л авилга албан тушаалын хэрэгүүд гарлаа. Цахилгаан станц гадаадынхан бариад өгөхдөө буцаага явуулцдаг гэдэг ингээд
Гэт учир нь ойлгохгүй асар олон ийм хэрэгүүд байдаг. Тэгээд яг нэг улс төрийн зодоонтой намын сонгуул тийм ээ энэ зохион байгуулалтын ажлын үеэр гарч ирсэн хэрэгүүд дээр асуудлууд нь ингээд ялагддаг ч тэрийн тодорхой болоод ч гэдэм үү тийм ээ зарлагдсан гавьчдаг. Бусад үеж юусэн хэрэг шийдэгдэхгүй байгааг би гайхаад байхгүй. Тэгээ би бол нөгөө төрийн дээд шатанд ажилтдаггүй тэр шүүх засаглал янз бүрийн мэдээлэл учраас би ингээ хардаж ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ Монгол улсын хууль үйлчилж байгаа бол энэ сонгуультай холбоотой биш. Зохион байгуулалтын ажилтай холбоогүй зүгээр жирийн үед ч гэсэн энэ авилга албан тушаалын хэрэгүүд маань ингээд тогтмол шалгагдаад ингээд хэрвээ хэрэг хийсэн бол ялагдагчаар татагтаад ингээд улс эх орныг хохирлыг багдуулаа явуулах гэж. За хоёрдугаар тэр авилга албан тушаалтай холбоотой гарсан хэрэгүүдийн Монгол улсад Монголын ард түмэнд татвар төлөгчнөрд учирсан хохирлыг юу ч багдуулахгүй. Өнөөдөр хичнээн хүүхэд өнөөдөр хандуу гуйж байна. Хавдрын хандуу хичнээн хүүхэд бурхан болж байна. Тэр хүүхдүүдийн бүгднгийнх нь эмчилгээг даах мөнгийг өнөөдөр манай энэ ах эгч нар маань аваад идсэн. Эрүүл мэнд нийгмийн даатгал хэдэн тэрбумаар яригдчих. Хэдэн 100 тэрбумаар яригдчих. Тэгээд гэхэд өнөөдөр зарим нь Америкийн нэгдсэн улс консулаар явчих юм. Зарим нь 40 сая төгрөгөөр торгуулж чинь ямар ч татвар шийдвэр. Тэгээд энэ нөгөө нэг хүн төрлөختөн үүсэн цагаасаа л хойш энэ улс төрчдөөс төрөөс юу шаардж ирсэн бэ гэвэл шудраг ос гэж юм шаардсан. Дараа хүчлэг гавьц нэмж юу шаардсан тэгш ос гэж юм шаардсан. Ийм байгаа. Энийг бол одоо Монгол ардын намын гол философи тэгш ос байгаа. Энийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бүх хурал дээр шаардаж байгаа. Бүх хурал дээр шаардаж байгаа. Хурал дээр миний хоёр төрийн бодлого бол намын бодлогод миний одоо бараг 8 жил 10-аад жил ярьж байгаа хоёр зүйл хаалттай хуралдаан дээр шийдэгдсэн. Энийг би хэрвээ сонирхч байвал тэрийг сонирхч байна тий. Нэгдүгээр нь одоо Монгол улсын ерөнхийлөгч зандан шатар цэгцэр хөдөлгөөний тухай ярьж эхэлсэн. Тий. Төрийн бодлого шийдвэрт одоо ярьж эхэлж байна гэсэн. Тий. 2015 оноос хойш Монгол ардын нам засаглаж эхлэхэд за Монгол ардын намын эсрэг сөрөг хүчин хийх институцийн болон академик чадвартай улс төрийн хүчин байхгүй болсон байна. Тийм учраас бид нар өөрсдөө хийгээд Монгол ардын намын залуучууд хэвлэлийн хурал хийгээд намынхаа дарганараас төрийн удирдлагуудаас энэ төрөө зэгцлийн мэрэгжлийн засгийн газар байгуулсан мэрэгжлийн баримжаатай энэ томилгоонуудыг хий гэдэг юм шаардлагыг тавьж гисэн. За өнөөдөр хичнээн одоо хугацаа өнгөрөөсөн ч гэсэн энэ шийдвэр маань бас төрийн бодлогод одоо цухалзаж байгаад бол маш баярлсан тэрийг бол баталсан. За нөгөөх нь баг хурлын хаалттай уралдаан дээр нэг одоо би нэг бол нээлттэй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ бол Монгол ардын намын төлөвшлийн нэг агсан нэг чад. Юу гэхээр баг хурлын гишүүдийг оролц итвэх татвар төлөлтөөр нь үнэлдэг хариуцлага тооцдог юм бол. Өнгөрсөн хугацаанд яадаг гэсэн чинь ийм над шиг юм жирийн гишүүд тийм ээ дооч хотноос ингэж мүлхэж гарч ирсэн нөхдүүд татвар урамшуулаад төлдөг. За том тэр тооноор орж ирсэн гэж би ярьд. Том тооноор орж ирсэнд даргын найс нөхөд нууц амраг ах トゥ хамаатан саатан орж ирэхээр том албан тушаалт очино. Мөнгө урсгал өндөртэй. Тэгээ эргээд нөгөө намынхаа гишүүний татвар одоо юу гэдгийг тийм ээ. Энэ юма төлдгөө цухтаадаг улс төрийн албан агчид очих тэр ажилтнууд очихоор хөөж гардаг загиндаг юу нам цэрэгч гэдэг юм уу тийм ээ. Тэгээ ийм нөхцөл байсан. Тэгээ би нэг энэ хариуцлагын тогтолцоог бид нар нам дотроо эхлэхгүй бол бид нар яаж энэ төрийг авч явах вэ? Тэгээ энэ бол бүр журамлагдаж орж ирсэн. Энийг намын дарга учрал оруулж ирсэн. Энэ бол Монгол ардын намын төлөвшлийн нэг агсан шат. Хэдий удаа энэ Монгол ардын нам төлөвшөж байгаа ч гэсэн миний ингээд энэ баг хуралд их хурал 4 дахиж орох 3-4 дахиж сонгогдоход хамгийн ихэнд бол дөрмийн ажил хэсэгт би сүүлийнх намайг оруулаагүй. Эхнийх данхан шатны төлөөлөлж ор сүүлийнхд оруулаагүй. За эхнийх дээр бас жирийн иргэдийн төлөөлөл, жирийн гишүүд өмчтний төлөөлөл оруулах гэдэг саналыг тавьсан. Батлагдсан 20 болсон. Эмэгтэйчүүдийн төлөөлөл бас 20. Ахмадын төлөөлөл, бодлогын төлөөлөл, за эдийн засгийн төлөөлөл ингээд ийм 5 төлөөллийг нийгмийн бүлгийг ингэж энэ баг хуралд оруулж ирж мэрэгэн шийдвэр гаргая гэдэг саналыг миний би тавьж ирсэн. За тэгээд тэр 26 27 дугаар их хурлаас эхлээд манайх жирийн одоо дооч хатанд ажиллаж байгаа ард иргэдийн төлөөллийг оруулж ирдэг. Ийм жинхэнэ ардчилсан механизмыг оруулж ирж байгаа. Ийм дүрмтэй нам Монгол улс нэг ч байхгүй. Бүр дөрөндөө оруулаад ирсэн. Бүр дөрөндөө оруулж ирсэн. За дараагийн тэр хурал дээр яасан гэхээр дарга нар бас булхайцсан ажлын хэсгээр. Одоо би нээлттэй ярьж байгаа. Юу гэхээр миний 20% гэж оруулж ирсэн юмыг урд шөнөнд дуудаад
үлзий нараа энэ жирийн гişүүд дэмжигчдийн төлөөл 20% ихтэй байна. Одоо манай сумын базар дарга тэр дөрмийн ажил хэсэг ахчихсан. Сая оруулж ирсэн чи 10 болгоё гэсэн. Тэгэхэд за та нар болгоо. Тэгтээ та нар заалаа алдаа гэсэн зааланд орж ирэх 30% болсон. Тэгээд яг энэ бол нөгөө зардалтай байгаагийн шинж гэж би дотор дүүж. Хоёрдоод олон жил үлзий наран гэж дуугарлаа. Баг уралдаарч дуугарлаа. Миний лоозинг урьдсангүй, намаас хөөсөнгөө, намайг алны хэдэн ихнэр хөхтэй чинь ажилгүй төрлөгөө болгоно гэж дарамтлсангүй. Тэгэхээр энэ бас нэг талдаа энэ хоёр том улс төрийн эдийн засгтай энэ хоёр том улсын голд оршиж байгаа энэ нөхцөлд бид нар ийм бодлоготой, ийм дотоод ардчлалтай хүчин байгаад би бас дотроо барилж явдаг. Тий. Одоо би бол Монгол улсын тусгай тогтнол бол энэ хүний эрх хэрэгчлөө, энэ үгээ хэлэх эрх хэрэгчлөө энэ ланд байж бид нар энэ ардчлалтай байж л энэ одоо энэ хоёр том гүрний донд оршимал гэдэг би бол тийм хатуу бодолтой хүн байдгийн. Та хоёр тэр их санал нийлт юм байна. За та хоёрт нэг 20 хүрэхгүй минут үлдлээ. Энэ баг хурлын 2 дугаар уралдааныг бол сайн ярьчлаа гэж бодож байна. Одоо өөрөө чинь хасж байгаа энэ дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурал энэ даргын ажлын одоо тэнд ер нь ажил хийх ямар байдгийг энэ талаар ярилцъя гэж бодлоо. За ингээд саяхан нэг газрын тухай хуульд өөрчлөлт ороод энэ чинь нэг цэг хатгал өртөр засгийн газар мэддэг байсан биз дээ тий. Энийг одоо энэ орон нутагт нь шилжүүллээ гэд ингээд ярьсан тийм хууль батлагчих шиг боллоо. Энэ одоо жишээлбэл танад өөрөг дээр үнэхээр тийм одоо хэрэгтэй байсан юм уу? Урд нь бид нар чинь ингэдэг байжгаад энэ элдв газар мазраа энэ дарга нар жижиг дарга нар зараад ууслаа гэд бүгдийн дээш нь татсан шүү дээ. Одоо эргүүлээд өгч юм л да. Энэ тэгээд өөрөө чи бодлоор энэ яаж хэрэгжих хэвтэй? Алин зөв юм? Нөгөө хариуцлагын тогтолцоо байхгүй учраас хууль зөрчигтэй байна гэж би нэг төр ярьсан тий. За. Тэгээд энэ газар олголтын хувьд бол манайхын одоо энэ зандан шатар даргач зөвлөлдөх ардчлал гэдэг энийг бас нэвтрүүлмээр санагдаад байна. Яг тэгэхээр өнөөдөр энэ асуудал оршиж байгаа. Өнөөдөр 3 дугаар хороолол 4 дугаар хорооллын 18 дугаар хорооны бэлэгдэхүү мөсөн хотоогийн талбайг 90 онд менежментийн гэрээгээр бэлэгдэхүү төрийн бас байгууллага тогсон байдаг. Өнөөдөр өнгөрсөн жил нийслэл дээр бэлэгдэхүү ганцхан үлдсэн Баянгол дүүргийн хэмжээнд ганцхан үлдсэн мөсөн гуулгуурын талбайг өнөөдөр орон сууцны хороолт дундах талбайг үйлчилгээний объект барих зөвшөөрөл олгоцсон. Нийгмийн нийтийн эрүүл мэнд, спорт, нийтийн спорт тийм ээ. Энийг ингээд нөгөө иргэдийнхээ эсрэг шийдвэр бас нийслэл маань ингээд нөхцөөр нь одоо Нямбатар дарга тэрийг мэдэхгүй л гаргаж байгаа. Бүгдийг мэдэхгүй ч. Манай нийслэлтэй байгаа төлөөлөгч нар сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ яг дуугарч ин газрын албанаас 40-р 40-р засвар газрын тухай гэдэг. Тэгээ бид нар энэ хууль эрх зүйг эргэж харахгүй бол энэ зөвлөлдөх ардчлал гэж юм хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Ард иргэд маань бас нөгөө өөрөө өөрсдөө шийдвэр гаргахгүй гэдэг. Бид нар бүгдээрээ масар өндөр энэ хүний хөгжлөл шаардж байна л да энэ 21-р зуунд бид монголчууд бүх шатанда дарга нь хүний хөгжлөхгүй, иргэд нь хүний хөгжлөхгүй байх юм бол бид нар аль талдаа буруу шийдвэрүүд гарч байна. Эсвэл дарга нараасаа буруу өөрсдөө эсрэг юм шаардах гэж байна тийм. Тэгээ газрын доошоо буулгаж байгаа сайн талууд бас байна. Бүх юм болохгүй байгаа ш. Бид нар өнөөдөр нөгөө олдсон цаг дээр л болж чадахгүй юм ярьж байгаа болохоос асар олон сайн зүйлүүдийг доош болгож байгаа. Жишээ нь Нямбатар гаргаж ирээд энэ худалдаа авах үйл ажиллагаануудыг нийслэлд байхдаа нийслэлийн 20 хэдэн худалдаа авах хүн дээр очиод сая 700 мянган хүний очих хөрөнгө оруулалт ажиллаад дэлэхгүй намар хоосон байдаг гэсэн. Өмнөх дарга нарын үед шийдэгдэг байдаг гэсэн. Одоо бүх нөгөө сайн менежер чинь доошо ажил үргээ буулгаад бүх дүүргүүд худалдаа авах ажиллагаа өгсөн. Одоо энэ бол зүгээр хавар 5 сар гэхэд баг бүгд зарлагдаад дуусаад ажил эхэлж дулааны улиралт. Өмнө яадаг өсөн дулааны улиралт хэрүүл ам шүүх цагдаагаа явжгаад газар хөлтгөр эхэлдэг. Нөгөө өвөл цутгасан зэмд нь хавар бутраад номчдөг гэсэн. Одоо бол бидэрт ахаад энэ төрлийн бүр засгийн газар эрхийг ерөнхий сайд эрхийг тэр бүр хорооны засаг дарга өгөх хэрэгтэй. Хорооны засаг дарга өнөөдөр нэг тоосох солих ирэхгүй. Хорооны засаг дарга нэг тоосох солих эрх зүй санхүүгийн эрх мэдэлтэй бол өнөөдөр засгийн газар очиод тэнцээ 100 мянган зүгээр тоосхыг нэг тоосгоноос бол солихгүй байхгүй. Энэ хөрөнгө оруулалтын өгөөж өнөөдөр бид нар 100 мянга дахин алдагдаж байна гэсэн. Эдийн засгийн ухаанд дэлхийд гавар хаан чинь баг. Мэдгүй Африк улсад байдаг гэж магадгүй.
Тэгэхээр бид нар ерөөсөө тогтолцоогоо үнцээр нь өөрчлөх ёстой байна гэдэг би дунд чатны нэгжээр очиод ингээд уулуурхай инженер эдийн засгчнууд ажиллалаа. Олон улс их орноор явж татврын тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, төсөл хөтөлбөр босруулж исэн хүний хувьд бол олж харлаа. Манай нэг энэ төрийн тогтолцоо бол үндэс суурьаар нь бүгдийг доод чатруу шилжүүлэх, өөрчлөх шаардлагатай байна. Одоо хүнээр ярих юм бол бүх хөл нь архитекттэй, хөгжлийн бэрхшээлтэй одоо хорооны засаг даргыг хэлж байгаа нь хуруунууд, гарын хуруунууд бүгд ирэх мтээгүй, хөдлөх чадваргүй. Зөвхөн масар том тарихтай толгойтой нэг тийм л хүн болцсон байж тээ манай Монгол улс. Бүгдийн доош нь шилжүү, бүгдийн мэдээ оруулаад, бүгдийн хөдөлмөрийн чадвартай болгох. Би тэгж ярих юм бол энэ тархины оролцоогүйгээр энэ багийн засаг дарга, хорооны засаг дарга нар өөрсдөө сум орон нутагтаа мөнгө олдог. Ийм эрх мэдлийн тавхар. Тийм уучлаарай тэр нөө баг хурлын юун дээр би нэг асуулт өргөцсөн байх шүү. Энэ дээр хараа та байж тээ. За би их асуултаа асуугаад тах. Энэ учрал даргын үгэн дээр ийм гарсан байхгүй. Тэр нөө дөрвөн хүн чөлөөлөх, төтгөлзүүлэх тухай дээр дөрвд хүнийг ингэж тодорхойлсон. Нам дамсан бүлэглэл байгуулж нийгмийн инх замбраагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого үйл ажиллагааг зохион байгуулалтаар гүтгэн харлуулж намын бодлогыг хувийн офисоос говьлон завхруулж намын гишүүний ёс зүй сахилга хариуцлагыг уландаа гიშгсэн баг хурлын гишүүн асан Амундраа нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэсэн. Ийм нам дамсан бүлэгэл одоо тэр 15 давхарыг бид нэрээ сурчлаа. Тэнд зөвхөн Амундраа байгаагүй, тэнд Женко байсан, тэнд Херобатар гэж хүн байсан, тэнд хин ерөнхий сайд асан оюун эрдэнэ байсан. Тэгэхэд яг ганцхан энэ Амундрааг сугалж аав. Тэнд тэр оюун эрдэнэ гэж хүн наа чи яагаад орсонгүй вэ гэж баг хурлын төлөөлөгчийн гишүүдээс өрн яг тэндээс тэгж яг асуусан юм байна уу? Та байсан байгаагүй л гэж хариулж байгаа. Тэр талаар лавлаж асуусан уу? Тий. Тэгж асуусан юу байгаагүй. Байгаагүй. Баг хурлын гишүүн байгаа. Сони тий. Зүгээр тэр хурал дээрч тэгээд тийм асуух цаг хугацаа орон зай боломж гараагүй нөгөө ээлж дараагийн нөгөө хороодын салбар хуралдаанууд эхлэх болсон байсан. Зүгээр би тэр дараа нь өөрийнхөө сувгаа тэр ардын намын гишүүдийн эмгчдийн тэр цахим платформоор ч гэдэм үү ярьсан байдаг. Ягаад гэвэл өмнө нь их хурал дээр ч нэг ярьсан. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд болсон тэр олон жагсаалууд хоёр талаасаа жагсаж байгаа жагсаалууд бүгд би төлбөртэй гэж харж байгаа. Тийм шүү дээ. Өнөөдөр Монгол улсын төрийг би нам удирдах байгаа гэж харахгүй байх. Хувь гишүүний хувьд. Өнөөдөр нэг талтаа бод Женко гэж компаниуд төр чинь нөгөө талд нь одоо энэ манай 3 хэсэгтэй компани MCS. За ахаад нэг 3 4 дэх нь маркетер гэдэг ингээд зарим хувийн компани. Тэгээд энэ улсын хурлд байгаа гишүүд нь юу юм? Энэ компаниудад оператор туслан гүйцэтгэгч компани захирлууд байгаа шүү дээ. Энэ нууц биш. Одоо манай төрийн тогтолцоо энэ улсын хурл засаглалын энэ зөв зарчмаас бид нар одоо 2000 онд гарцсан. Улсын хурлын гишүүн нь засгийн газрын гишүүн байх хэрэгтэй гэдэг. Тууцын гишүүн нь гүйцэтгэх захирал байх хэрэгтэй гэдэг. Компаниар ярил. Тэгээд энэ одоо манай төр маань үнэндээ бол засаг маань төр маань засаг руу хувийн хвшил орж шудраг бурс нийгмийн эдийн засаг бизнес эрх зүйн өрсөлдөөнийг бий болгодог ийм л хэрэгсэл болчихлоо ш төр нь. За өндөр цаашаа энэ байдлаар явбал энэ та төд нэг 7-8 хоног төлдлээ. Та бас төвчхон хариулахыг өдөрөө 2-3 асуулт би асуучих. За энэ хот за нийслэлийн Монгол Ардын намын дарга Нямбатар Улаанбаатар хотын захирагч. За энэ хүнийг одоо ингээд энэ танай намын томчул одоо учрал хэм байдیں۔ Зандан шатар энэ төр бүлэглэж байгаад энэ хүнийг авч явах гээд байна. Оронд нь Батамгалан гэлөө. Нэг тийм хүнийг тавих гээд байна гэсэн шуум сошиал ирэх яваад байгаа юм. Хоорондоо ч тэгэл сошиалор байлдаад байна одоо гаднаас харахад.
танаа одоо нийслэлийн намын хороо ч гэдэг юм уу тэрний хурал мурал хизээ болох гэж байгаа. Ер нь одоо энэ талаар танд ямар мэдээлэл байна? Сая уулын бид нар тэр нийслэл аймаг нийслэлийн намын хорооны одоо дараагийн шатны хурлыг бид нар баг хурлаар зарлах хэрэгтэй байсан. За. Гэтэ тэр баг хурал дээр хилцэж тэрэн дээр санал хураалт өдөр тоолсон тэм шийдвэр гараагүй. Гараагүй. Тэгэхээр энэ одоо яг шийдвэр гараагүй болохоор хорол болохгүй гэсэн үг юм. Уул нь би болохгүй гэж бодож ин. Гэхдээ удирдах зөвлөлийн шийдвэр бас бид нар нэг дөрмөндөө нэг юм оруулсан юм аа. За. Баг хурлын одоо тийм ээ эзгүй нөхцөлд онцгой нөхцөлд бол удирдах зөвлөл нь бас шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг. Тэрүүгээр бас шийдэгдэхийг бас үгүйсэхгүй. За би Нямбатар дараагийн хувьд зүгээр хувийнхаа үзэл бодлыг хэлчих. Нямбатар дарга бол ажил маш сайн хийж байгаа. Маш сайн хийж байгаа. Гэхдээ мэдээж 1.7 сая хүн Монгол улсын тал хүн ам, талаас илүү хүн ам, мөнгө урсгалын талаас илүү энэ хотод эргэлдэж байгаа. Энэ олон том институцийг манай тогтолцоо мөн бид түрүү ярьсан шүү дээ. Өшөө доошоо буулга хороо мороо хийх ажлыг нийслэл маань хийж байгаа. Энэ тохиолдолд бол алдаа оноо гарна. Бид тэр макро төслүүдээс эзэж ухарч болохгүй. Тий. Тэгээ энэ төслүүд цаашаа үргэлжлэх ёстой. Тэгээд ер нь ажил хийж байгаа хүмүүс нь бас үлдээд ажилласаа гэж бодож байгаа. Энэ хувийн бодол. За тэр намын даргын хувьд бол би сайн мэдэхгүй байна. Намын даргыг одоо тэгээд би бол үзэл бодлоо хурал дээр илэрхийлнэ. Өөрөө бол тэр хотын намын хорооны гишүүн мөн үү те? Намын хорооны гишүүн мөн. Баг хурлын гишүүн биш. Баг хурлын гишүүн биш. Тэгтээ нийслэлийн хорооны баг хурал гэж бас байдаг юм уу? Нийслэлийн намын тэрүүгээр шийдэж шүү дээ. Одоо асуудал болох юм бол. Тий. Тэрүүгээр шийдэн. Тэгээд тэр баг хурлыг бас ахиж төлөөлөгч сонгох байх гэж би бодож байна. Ахиж. Бас л нөө доор өөрөөдөөсөө сонгох. Тийм. Тэгээд энэ хурал бас нийслэлийн иргэдийн хувьцыг нэлээд нөлөөлөх хурал гэж би харж байгаа. Тий. Тэгээ Батбангалан гишүүний хувьд ч гэсэн тийм чадваргүй залуу биш л дээ. Гэхдээ яг одоогийн байдлаар бид нар бас нэг уламжлал хийсэн ажлаа дуусгах гэдэг тийм ээ. Ингээл нэг дарга нь гарч ирэл нөгөө өмнөх даргынхаа хэрэгтэй ажлыг хүртэл зогсоочдөг гэж болохгүй шүү дээ. Тийм юмнаас би инженер хүний хувьд их хайж байгаа. Одоо энэ манай би түрүү ингээд бүх хурлууд дээр мэрэгжлийн баримжаатай томилгоо гэж. Яагаад тэгэхээр мэдхгүй хүн мэдхгүй зүйлээс айж байна. Мэдхгүй удирдагч тэр технологийн компанидаар очиод энэ улс орныг чирж байгаа компаниудаар очиод хэрэгтэй хөрөнгө оруулалтыг хийхгүй учраас зардал нь буурахгүй байна. Би уулуурхай салбараа тэгж хардаг байсан. Өнөөдөр би нийслэлээр нэгждэр Монгол улсын 4 дахь том засаг захиргааны нэгжийг одоо удирдах байгаа нүгт харахад бол энэ хот нийтийн аж ахуй бол яг ижлэх төсөөтэй төрсөн байна. Яг барилгын салбар манай тазбар бүгд зардал өсөлттэй. Ягаад гэвэл захирлууд нь хувийн хвшил бүр төрөгөөс 7 дорш. Захирлууд нь босрлого. Тэгэхээр хөрөнгө оруулалт зөв хөрөнгө оруулалт хийж мэдэхгүй. Ингээд зардлаа бууруулж мэдэхгүй дэвшилтэт технологиор ингээд зардал өсөлт. Өнөөдөр бид нар энэ дарга нар бид нар үйл ажиллагааныхаа зардлыг бууруулахыг өнөөдөр Монгол улстай яриад удирдлагууд нь юу гэж хүн халахыг зардал бууруулах гэж ойлгож байгаа юм. Хүн холох гэдэг чинь Монгол улсад оруулж, хүнний цайлан гэдэг чинь Монгол улсад иргэнд оруулж хамгийн шууд хөрөнгө оруулалт. Гэтэл өнөөдөр хүн халах тухай ярьж байна. Би өнөөдөр энэ засгийн газрын шийдвэр биш шүү. Энэ зарим улсын хурлууд гишүүд хороодуудаар дамжуулаад цомгдох юм. Энэ өмнөх засгийн газрын өмнөх шийдвэр бас юм бэлээ. 9% төрийн албаагчдыг цомгдох юм. Гэхдээ тэр хэрэгжээгүй хаа. Хэрэгжсэн сайн. Хэрэгжсэн үү те? Би энд харамсаж байгаа. Үлзий нарангийн оцсон төсөл хөтөлбөр болгон цалингаа нэмдэг. Яаж нэмдэг вэ? Би үйлдвэрийнхаа үйл ажиллагааныхаа зардлыг бууруулдаг. Яаж бууруулдаг вэ? Зөв хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи авчираад шатхууны зардал бууруул, цахилгааны зардал бууруул. Гэхдээ ингэж зардлаа бууруулахаас хүн халж, хүний амьдрал ахуйгаар тоглож ингэж бууруулдаг тийм тогтолцоо Монгол улсад байж болохгүй. Бид нар өнөөдөр 3.5 сая хүнтэй. Бид нар энэ хүмүүсээ ажлын байр, амьдрах орчноор хангах хэрэгтэй. Төрийн албаагч гэдэг бол иргэн. Сая тэр бодлогын хорон дээр бас нэг яригдсан ноцтой асуудал гэх юм бол төрийн албаагчдын тоог бууруулна гэж л. Өнөөдөр хамгийн өндөр хөгжилтэй орнууд нийт иргэдтэй эзлэх төрийн албаагчдын тоо өнөөдөр бол дахад болдгож иргэнд үйлчилж байгаа төрийн албаагчдын тоо биш үү те. Шингээний орнуудад 22-оос 26% байгаа. Швед, Норвеги, Финландд. За Францад бол нэг 16-аас 18%. Социалист орн.
либерал одоо Америкийн нэгдсэн улс гэх мөрөнд 14-өөс 16 байна. Нийт хүн амд эзлэх төрийн албаагчтай. За Африкийн улс орн бүр шалмын орн заяа. Тэнд 6 байгаа байхгүй. Тэр чинь Монгол улс 5.1 хэд вэ? Тэгээд хамаагүй бага юм биш. Бид нар тэгээ би энэ төр юунууд дээр ингээд энэ дарга нарт би ингээд байнга саналт хүсдэг юм байхгүй. Та нар юм судлаач. Би та захныг орж ирэхэд асуулаа. Та нар энэ тоогоо төрийн албаагчийн тоогоо яаж гаргаад байгаа? Яагаад их гээд байгаа? Харин тийм. Тэгээ зарим ингээд дарга нар тэгж байгаа. Монголын яам их байна гэдэг байгаа байхгүй. Яагаад их юм? Яагаад бага байх хэвтэй? Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад дундаж өндөр хөгжилтэй орнуудад 14-өөс 16 юм ажиллаж штт. Яг бол тэд нар тийм олон нийгэм эдийн засгийн технологийн шийдэх асуудлууд байгаа байхгүй. 56 хүн амтай 57 мянган хүн амтай Гринланд өнөөдөр 10 ямтай шүү дээ. Яамны тоо өдр гэж юм ерөөсөө юм аливаа зүйлд манах шинжлэх ухаанчаар хандахгүй байгаад би их харамсаж байгаа. Тэгэд энэ доогоороо дээд чатандаа дангацсан байт юм байгаа. Одоо тэр яам нэгтсэн байт. Доод чатанд эдэн галзуурч байгаа юм байна. Хөрцгөө битсэн. Цалин багтай. Тэгэд тэр ард иргэд очиж байгаа үйлч эрх мэдэл байхгүй дээрэс нь. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Манай юу чинь ийм байгаад байгаа. Дээр их том. Доошоо ингээд архитектуртэй зүйлээд байгаа шүү дээ. Доороо багтай. Тэгээд доошоо бид нар манай Монголын төр өшөө илүү зөв зохион байгуулалттай хүчрхэг байх хэрэгтэй. Оновчтой байх хэрэгтэй өөрөөр хэлбэл. Оптимизац цайтай байх хэрэгтэй. Тэгэхгүй л одоо ингээд тэнцээ энэ бодлого шийдвэрүүд бас нэг талтай бол энэ дарга нарын нөгөө миний түрүүний ярьсан мэдэмхийрлээ хүчин, хүрүүгрээ хүчин гэдгээр миний бодлоор бол гэж явж байна. Тэнд судалгаа шинжилгээ энэ Монгол үндэстэй хийгээ байцсан юм байна. Нөгөө харанхуй зүүн сой мухар зүсгээр ингээд нөгөө шүн хууль заслаа гэдэг шиг ингээд бодоод өглөөн тэрийгээд тэр нэг бодлогын хороо морон дээр орж ирж ярьдаг байж болохгүй. Би тэр хорон дээр ч хэлсэн. Та нар судал таазаас асууж байгаа төрийн албаны зөвлөлөөс. Та нар энэ тоогоо яд журмаа ямар юм үндэслэл социолог онлын юм дэр. Эн чин дэлхийн хүн болгон өөр өндөр хэл соёлтой байж болно. Гэхдээ эн чин бас нэг дундаж ийм чадвар байгаа шүү дээ. Физиолог, психологийн. Тэгэхэд төрийн албан агчийн ачаал авах дундаж төвч онлоороо 22% байгаа байхгүй юу? Тэгэхэд манайх 5.100-ны 9% болж 230 мянга. Тийм байна. Тэгэхээр бидэрт бол дандаа болохгүй болж байгаа юм ярьсангүй шүү өнөөдөр. Болж байгаа нь зөндөө байгаа. Одоо энэ одоо цахилгаан эрчим хүч яагаад дутагтаад байгаа? Бид нар хөгжөөд үйлдвэр баригдаад байгаа. Тэгсэн мөртөө цахилгааны үйлдвэр бариагүй. Гэт ингээд асуудлууд байна. Тийм. Тэгэхээр өшөөл ингээд сайн судлах хэрэгтэй. Тийм байна. Ер нь яг өөрөө чинь энэ одоо дотор нь буцлаад байгаа өвдөд байгаа энэ асуудлыг энэ хөгжлийн одоо чиг хандлага гэх юм уу да гаргалгаач гэх юм уу те энэ талаар би бас өөртөө чинь дахин нэг уулзаж ярих юм уу гэж ингэж бодож байгаа шүү. Хоёлаа нэг тэгээ 4 сар гаргаад ч юм уу эргээд нэг засчихсан зүг болгочихсан юм уу. Тийм өөрөө чинь их олон санал бодлыг би бас нийгэм төрөөсэй гэж ингэж боддгийг. За ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлөө. Танд баярлалаа. Бидний урилга хүлээж авч энэ баг хурлынхаа уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ингээд цааны цаашдын ажил энэ төр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Тэгээд манай Монгол улс улам Манданбаатар холтгой энэ болж байгаа улс төрийн өөрчлөлтүүдийн ард дандаа иргэдэд тийм ээ таалагдах биш иргэдэд хэрэгтэй тийм асуудал шийдэгдэж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд бас төрийн бодлого шийдвэр манай Монгол улсад хэрэгжиж байгаа бүх улс төрийн нам хүчний бодлого шийдвэрүүд хүнд хэрэгтэй гэхээсээ илүү хүнд таалагдах тийм шийдвэрүүд их гаргаж ирсэн юм л гэж бодож байгаа. Тэгээд тэрний нэг чинь Нямбатар даргын гаргаж байгаа зарим хүмүүсийн игдэг хүргэж байгаа мөртлөө ирээдүйд бас асар их хэрэгцээтэй юм шийдвэрүүд байж байгаа. Тэгээд гих мэтлэн гэж яваасаа гэж боддог дотор. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.